зөв хоолт болон өглөөний цайны талаар ингээд ярихаар амжиргааны түвшинтэй шууд холбогдоод байдаг. Яг монголчууд ч нэг тэгдэг шүү дээ. Хоолой халуун дээр нийдэг гэлтэй. Тэгвэл зарим үндэстнүүд ерөөс нэг халуун хоол иддэг үү. Ангуурлаа болохгүй юм байна гэж харчдаг. Тэгээд хүмүүс гэдэг чинь өстой хор юм байна гэж бас хориод байгаа тохиолдол байгаа. Тэгээд яраас нэг 100 татдаг шүү. Чингэл. Яг таахгүй. Ариу яач. Энийг яаж зохицуулах арга гаргач юм байна уу? Яг чарга байна уу? Ингээл өглөө осонгот нь цайг одоо хөөж гаргаал заавал чи энэ их махыг идэж богино насал гээд ингээд ерөөсөй байхгүй байгаа тийм шүү дээ. Подкастын маань бас нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарын одоо үндсэн зочин манай эмчээр эмчилгээний хоол зүүж бям жаргал хүрэлцэж ирсэн байна. Сайн байна уу? Цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн танд баярлалаа. За, надтай хамт зочин хөтлөгчөөр одоо манай Монголын сайхан эрчүүдийн нэг жүжигчин. За, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр докторант Мөнх Далаа маань хүрэлцэж ирсэн байна. За, тэгээд сайн байцгаана уу. Манкастыг хүргэхэд Монс Косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс Косметик. Үндсэн одоо бидэнд мэдээлэл өгөх эмч маань эмчилгээний хоол зүүж байгаа учраас бас та бүгд маань одоо өнөөдрийн сэдвийг бол гадралж байгаа бах. Эрчүүд ба хооллолт, зөв хооллолт гэсэн энэ сэдвээр явагдана. За тэгээд одоо манай Мөнх Далаа маань бас одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр одоо докторийн зэрэг горилж байгаа учраас бас энэ чиглэлийнхаа мэдээллүүдийг өгөх бах. За надад бол одоо бүх олон асуулт байна. Тэгээд хэдүүлээ одоо эмчээсээ одоо асуулт ахлаа. Ер нь манай Монгол эрчүүдийн хооллолттой холбоотой хамгийн нийтлэг одоо буруу хөвшил гэдэг юм асуудлууд нь ер нь юу гэдэм бэ? Эхлээд тэрийг хэдүүлээ гаргаж байгаа тэгээд ингээд тэрэндээ хариулаад шийдлээ яриад ингээ явъя. Ааха. За ерөнхийдөө дэлхийд дахинд хооллолттой холбоотой одоо амьдралын буруу хэм маягтай холбоотой үүсдэг халдварын бус өвчлөлүүд бол зүрх судасны өвчлөл байна тий. Чихрийн шижин байна. За хилэг төс нойр булчирхай өвчлөлүүд бол түгээмэл тохиолдож байна. За энэ маань ерөнхийдөө гол их үүсвэр нь бас юутай холбоотой байгаа гэхээр хооллолттой холбоотой. За эрчүүдийн маань хувьд гэх юм уу нэг дор их идчихин тий өглөөний цай уухгүй байна. За дээрэс нь энэс ажлын ачаалттай холбоотой, цаг зохицуулалттай холбоотой ч юм уу хоол идэх хугацаа маань их холдчиход байна тий. За ингээ холдоод ирэхлээр дараагийн өдрийн хоолны идэх хэмжээ ихсдэг ч юм уу тий. Нэг бол нэг хит өсөх, нэг бол хит их идэх иймэрхүү асуудлууд бол нийтлэг тохиолдож байна. Тэгээ үүнээс шалтгаалаад улбалаад бас эднэр маань яг нь зүрх судасны өвчлөл одоо энэ хүү халдварын бус өвчлөл үүсэх эрсдэл хүчин зүйлүүдийн нэг болж байна л да. За ингээд одоо сэрэл үүсдэг асуудлаас эхлэе да тий өглөөний цайны тухай. Заримдаа ч тэгэл хэцүүлдэ тий яг л амжихгүй тохиолдол байна. Одоо манай Улаанбаатарын төвжрээ ямар үлээ тэгэл ингээд ажил руугаа шууд ер нь одоо нийтлэг эрт зайл одоо бараг л бэлдэж өгөхгүй л бол ихэнх нь тэгэл өглөө үлнэл гарч байгаа л да. Тэгэхээр одоо энэний маань яг гол сөрөг үр дагавар нь одоо юу байгаад байна те. Одоо хингэн мэдж байгаа шүү дээ тэгтээ. Мэдсээр ээж цайгаа уухгүй байгаа хүнийг одоо уутал нь одоо те тийм мотивац өгтөл зөвлөгөө байна юм чи. Уутал нь. За уутал нь зөвлөгөө өгөх одоо юу зөвлөгөө. Хамгийн чухал нь ерөнхийдөө бид нар сэрсэн бол те одоо бие организм маань үйл ажиллагаа эрчимтэйгээр явуулж эхэлж идэг элэг зүсний үйл ажиллагаа, хотоодны үйл ажиллагаа явагдаж идэг. За тэгэхээр өглөөний цай ууна гэдэг маань өөрөө маш олон төрлийн давуу талтай. Тухайн хүн маань одоо өдрийн хоол хүртэлх ажиллах эрч хүчээ өглөөний цайнаас энерги нөөх нь байна те. За ингээд өдрийн хоол хүртэл тухайн хүн маань хит үлсэхгүй байх нь байна. За ингээд ирэхээр дотоод бие организм маань өөрөө яах нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж гин гэсэн үг те. За өглөөний цайнд бэлдэж өгөхгүй л бол нөгөө нэг идэхгүй байх гэдэг бас хамгийн том асуудал шүү дээ. Тэгэхээр эрчүүд маань өөрсдөө бас яах нь хувь хүн өөрөө би өөрөө гэдэг талаасаа өөрийгөө бас
бодож тэгээ өөртөө хайртай байх хэрэгтэй тий. За өглөө босоо заавал хүний бэлдүүлсэн зүйл шаардлагагүй өглөө хөрөгчөнд байгаа сүүгээ хийгээд дээрээс нь жаахан халуун сүүгээд бүлэтгээд уугаал тий. Тэгээ нэг талхтайгаа өндөгтэйгөө идээд явж болж гин борц нь байл борцгоо идээд явж болж гин. За бэлэн танд танаа гэр бүлттэй нөгөө хүнсний сонголт юу вэ? Жимсэн байна уу, ногоон байна уу тий? За тэгээд нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл аль болох бас өглөөний цайнд нэг 3-4 нэр төрөл байх юм бол тухайн хүний өглөөний цай бас их дажвэ гэсэн юу байдаг. Чанарлаг өглөөний цай үйл 3-4 нэр төрөл. За одоо жишээ нь сүү бүлээн сүүгээ уучих юм бол тухайн хүн маань яах нь сүүсүүн бүтээгдэхүүнээс нэг авчих нь байна. За талхаа идүүл яах нь үр тариа. За тэрээс нь нэг ногооны нугаш ч юм уу нэг салаад тавиад идлээ гэхэд одоо ингээд ногооны нэр төрлөөс гээд гих жишээний өндөг идэх юм бол яах нь махмахан бүтээгдэхүүн ороо явчихж байна тий. Ингээд 3-4 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тухайн хүн яах нь өглөөний цай их тохиромжтой байна гэж үзсэн. Шимт ижил юм. Тийм тэмцэл нэр төрлийн хувьд тий. Би нэг юм асууч байна. Яг одоо ингээд нөгөө өглөөний хоолт тэгээд дээрээс нь зөв хоолтын талаар яриад эхлэхээр ингээд энэ сэдвийг ингээд манай ирчүүд маань амар том юм болгоод ойлгочтой гэдэг. За одоо яах вэ? Өглөөний хоолн дээр ингээд авокадо гэх тий. Тэгэл одоо өндөг шараад тий. Цаач авахгүй жиж авокадо бодоо. Нөгөө English маягийн breakfast гэх шиг юм бодоод идэг байхгүй юу? Гэтэл ингээд яг зөв хоолт болон өглөөний цайны талаар ингээд ярихаар амжиргааны төвшөнтэй шууд холбогдоод байдаг. За одоо долоон буудалд байгаа Доржо Бата хоёр маань юу идэх вэ? Тэ? За тэрнээс арай жоохон давсан төвчний амьдралтай хүмүүс юу идэх вэ гэл ингээл. Тэгэхээр болж игэл яг одоо нөгөө өглөөний цайны талаар зөвлөгөө өгөхдөө одоо маш энгийн байдлаар яг Доржо Бата хоёр маань юу идэх вэ гэдэг тэр зөвлөд өгөх юм бол одоо тэр нөгөө ирчүүд маань энэ сэдвийг томоор хүлээж авах болох юм болов гэж зүгээр миний л өнцгөлтөө. Тэгэхээр одоо яг заримдаа одоо бид нар ч гэсэн өглөөд ингээл хөргөж онгоолгоход хүнс дууссан ч байх юм уу тийм тохиолдол үйдэн ш. Тэгэнгუთ за ингээл нэг талах байж илаа, боорцог байж илаа гэж ингээд өглөө гурилан бүтээгдэхүүн идэх муу гэл ингээл нэг зарим нэрэд их мэдгч юм уу тийм нэг хүн ингээл зөвлөн тэгэнгуთ би хүртлээ ингээл боорцог идэхтэй бодож байгаа. За би ч зөв юм уу зүүж юм уу урд ихснэ. За нэг эсвэл бол хонцоо олч юм уу тийм байж илаа гэхэд хонцоо ол идэх мүү гэл ингээл тэгэнгуთ идчих тавьчих жоохгүй тийм. Тэгэхээр яг энэ дээр одоо хийгдсэн судалгаач гэдэг юм уу? Ер нь байгаль хүнсний бүтээгдэхүүнээ одоо идээд гарах эсвэл бол зүгээр хоосон гарах хоёрын ялгаа юу юм тийм. Тэр талаас нь илүү ойлгуулад өгөх юм бол нөгөө амьдралд ойр гэдэг шиг ингээд тайлбарлаад өгөх юм бол ирчүүд маань бас арай зөв өнцгөөс нь харах юм болов уу? Хүн дээр тусаж авахгүй тийм. За яг нөгөө нэг хоосон гарах уу одоо байгаагаа идээ гарах уу гэдэг сонголт тулгарч тийм. Идээд гарах юм тийм. Одоо юу ч гамраас хортой юу яг одоо тохиолддог л кейс бах тийм. Тэгэхээр мэдээж нөгөө байга бүтээгдэхүүнээ идээд гарах нь чухал зөв. Яагаад тэгэхээр тэрнийг бол заавал нөгөө өглөөний цай айхтар тийм олон юу байх хэрэгтэй тий. Одоо нөгөө нэг ногоо жимсэл хэрэглэх хэрэгтэй гэсэн зүйл байхгүй. За тэгээд яг нь борцгон байвал идэж хэрглэж болох нь байна. Хонсон хоолны хувьд ч гэсэн бас маргаан дагуулдаг асуудал шүү дээ. Гол нь хадгалалт нь хэр чухал вэ тий. Одоо нөгөө оройн яг тий хадгалалтаа зөв хийсэн үү? Тэр яг ингээд ил хончихсон уу? Яг хөргүүртэй вакуумжлаад даад хончихсон уу гэдэг л бол чухал байгаа байхгүй. Хэрвээ яг нөгөө нэг юугааны дагуу хөргөчөндөө хөргүүртэй хадгалаад хадгалчихсан бол өглөө тэнийг халаад итгэхэд хоосон явснаас та тэр нийлүү дээрээ тий. Яг энийг л ойлгуулж өгөх. Энийг л яг ирчүүд маань ойлгох хэрэгтэй. Тэгээд яг зохистой хооллолт, зөв хооллолт гэдэг бол зүгээр л хүний нөгөө нэг тий хоолны л нөгөө ганц нэг одоо цагийн хэмжээний за тэгээд хүнсний сонголтын зөв асуудал байхгүй тий зохицуулах асуудал. Тэрнээс биш бүр одоо яг одоо хамгийн үнэтэйг хамгийн гоёыг хэрглэж ижил тухайн хүн сайн байна тий эрүүл мэндийн айхтар мундаг байна гэсэн зүйл бол байхгүй. Тий. Тэгэхээр бол бүгд одоо хүнсний өргөн хэрэглээний сонголтыг цаг хугацааны хувьд хэмжээний хувьд хэрхэн зохистой хэрэглэх вэ гэдэг дээр л яригдана тий. Тэгэхээр одоо ирчүүд маань
хоосон гарч ирснээс ямар ч хөрөгчөндөө байгаа. Тийм. Бүтээгдэхүүнээр өөрийгөө болгоод Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За тэгээд манай эрчүүдийн хувьд бол хооллолтын хувьд түрүүн таны хэлсэн бас нэг том асуудал байгаа. Энэ бол хэмжээ. Тэ хэмжээ ер нь одоо багасаа хитээ сурцсан ч юм уу эсвэл ер нь л том ихтэй гэдэг чинь юм одоо Монгол аав нарын гэж баргал одоо ээж нэрээс ингээл 2 дахин томлоо яgal яаж харсан байгаад байгаа юм да. Тэгээд насжилтыг харахаар эмэнэрлэл үлдчихэж юун даач байдیں۔ Тэгэхээр ер нь одоо дундаж одоо юу гэдгийг 30 настай эрэгтэй хүн гэдэг юм уу те нэг ийм багцаа яг нэг талтай калориор хэмжих байх. Гэхдээ одоо нөгөө калори чинь бид нар хэмжээ сууж явахгүй юм чи одоо юу гэдгийг аягаар нь ч юм уу ерөнхий ингээ хэмжүүл тийм нийтлэг одоо норм хэмжээ ер нь байх. За яг одоо нөгөө нэг тийм таны хэлснээр илчлэгээр нь бол хэмжин. За тэгээ гэхдээ яг нөгөө нэг тавгны хэмжээ те дундаж одоо 16 инчтэй 5 гэдэг ч юм уу те. За тэгээ хит овоолсон биш гэдгээр бол бас баримжаалж болох юм те. За тэгээд нэг ерөнхийдөө хооллолтын одоо нийтийн хоолны одоо нөгөө савлалтын порц маань бол те шүлтэй хоолныг 250-аас 300 мл байхад одоо яг дундаж хэмжээ гэж явдаг. Тийм. Тэгээд бол бас нөгөө нэг яг тухайн хүн маань гол нь тэгээ хоолоо хийж идэхдээ яг 1.5-гаа идэл зогсож гин үү эсвэл 1 нэмчиж гин үү 2 нэмчиж гин үү гэдэг дээр бас чухал байгаа дээ тэ. Тэгэхээр яг одоо нэг удаагийн хооллолтоороо тухайн хүн маань одоо юу хооллоход бол хангалттай хэмжээгээр цаадах боломжтой л гэсэн үг тий 250-аас 300 г тий. Амраа өөрөө ер нь би одоо анх танилцсал амраа яг би ч хагалчаад байгаа пропорцоо бариад байгаа байхгүй амраа одоо ингэ би ер нь яг нормал хайг. За дараагийнх нь бас нэг маргаантай гэдэг юм уу сэдв. Одоо энэ Улаанбаатар чи юу юм бэ? Бид нар чинь 6 цагт ажиллаад тараад тий. За тэгээд зам дээр явсараад бараг 7 өнгө 8 төхүүлээд гэртээ ингээд орж ийн. За 8-аас хоол хийж гээд ингээ 9 цагт хоолоо идлээ. Тэгэнгүүт одоо дараагийн маргаа ихтэй шүү дээ. Нөгөө 6 цагаас хойш битээ хоолод эсвэл 5 ч юм уу, зарим нь 7 ч юм уу. Эсвэл тэрнээс хоошоо ийм идүүл зохистой гэдэг ингээд ер нь нөгөө орой хоолны нэр төрөл болоод хитэн цагаас идүүл зүгээрээ гэдэг бас нэг ийм маргаантай асуудал байдаг шүү. Тэн дээр ер нь ямар яг одоо зарим зүйлүүд бүр эмчнэр орой хоол мол иж байгаа бичлэгээ оруулаад. Ер нь бол орой хоол идэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд төрөл аждаг тийм. Тийм. Иргэдэг төрүүлээд байгаа. Бүр орой цаг нь орой. Бүр 11 цагийн үед орой би одоо тэр энэ чинь нэрийг хэлээд яах вэ? Идчихсэн аа. Ер нь бол хүн орой хоол идэх хэрэгтэй шүү дээ. Тэр хүний одоо унтах цаг нь хоошоо бол хоол идэхэд зүгээр шүү дээ. Эдэр гэж зөвлөд байгаа байхгүй. Орой хоол бол яг бас нөгөө нэг одоо энэ төвжирлийн хугацаанд те ажил тараад гэртээ очиж хоолоо хийх гэсээр байтал хэдэн цаг болох уу? Ерөнхийдөө бас бидний хувьд нөгөө нэг хоолны бэлтцийг бас их ашиглавал их зүгээр юм уу те хоолоо бэлдээд одоо нэг зааж чаддаг бол 2-3 хоногоор 7 хоногоор ч юм уу хоолоо бэлтчихвэл тухайн хүн маань яг нь оройтж ирсэн ч гэсэн тухайн бэлдсэн хоолоо хийгээд идэхэд цаг хугацааны хувьд за дээрэс нь одоо нөгөө хоолоо бэлдэж өдрийн хоолоо ч гэсэн бэлдсэн хоолноос авч явхад санхүүгийн хувьд бол цаг хугацааны хувьд айгүй хэмнэлттэй. Энэ болоод нөгөө бас нөгөө даатал болоод суучвал их зүгээр те. За гэхдээ ерөнхийдөө яг одоо нөгөө нэг орой очоод хоолоо хийж иддэг болвол те тухайн хүн маань ядаж унтахаасаа 3 цагийн өмнө хоолоо идсэн байх шаардлагатай. Тэгэхээр тэр хооронд босруулж ядаж боловсруулалт явагдах нь те. Тэгэхээр нөгөө нэг өдөр болгон юм чинь бас амьдрал юм чинь те. Өдөр болгон нэгэн хэвэн байхгүй, өдөр болгон тухайн хүн маань хоолоо бэлдэж яваад ах боломж байхгүй. Тэгэхээр оройтлоо гэхэд та ядаж унтахаас өмнө 3 цагийн өмнө хоолоо идсэн байх шаардлагатай гэж яг зөв хооллолт гэхээс илүү зөв цагтаа зөв идэх хэрэгтэй юм шиг байна тийм. За сая далаас яг миний асуух гэснийг асуучлаа. Одоо зөв идэх гэдэг ойлголт байх уу тий? Одоо юу гэдгийг жажлах одоо юу гэдгийг тэр орчин ийм эднэр чи одоо ер нь одоо таажмал эмчилгээний хоол зүйч гэхээр энэ талаас одоо тэр ямар хоол гэдгээсээ гадна жажилж бутлах одоо өөрийн үеийн тэнтэй холбоотой ер нь ямар зөвлөмж өгдөг вэ? Зажлах бутлах процесс бол нөгөө
хоол боловсруулалтын хамгийн анхны процесс шүү дээ. За энийг бол аль нөгөө хүүхэд хаас хүнд нөгөө нэг захиж хэлж явах хэрэгтэй. За маш сайн ажиллана шүү те. Хоолоо идснийхээ дараа шингэн муун шүү те. За ингээд маш сайн ажиллаж буталж иж энэ хоол гүйцэд бутлагдсныхаа дараа хоол боловсруулалтанд ороход энэ бол шингэцэнд нь илүү их өр нөлөөтэй те хурдан боловсрно. За тэгээд араас нь яах нь шингэн юм заавал уугаарай те. За эдгээр маань бол бас яг зөв идэх юу ахна шүү дээ. За дээрэс нь хоолны өөрийнх нь температур байна те хит халуун байж болохгүй, хит хүүтэн байж болохгүй те. Дундаж температуртай буюу шүлтэй хоол дунджаар 150-60 градуст байвал зүгээр шүү гэдэг юм уу. За одоо яг тэрийг бол ахуй нөхцөлд бол нөгөө хэмжээдэж боломжгүй. За тэгэхээр ерөнхийдөө бас нэг дундаж бүлийн хоол идэж байгаарай. Халуун бүлийн тийм манайхан халуун бүлээн гэж ярьдаг шүү дээ. Халуун бүлийн хоол идэж байгаарай. Хит халуун биш те. За манай хоёр ч ер нь нөгөө дараагийн асуултыг өмнөх асуултын төгсгөлд оруулаад яа сайхан байна уу? Би бас яг сая юуг асуучихсан энэ нөгөө зөв ажиллах энтрийн араас монголчууд нэг тэгдэг шүү дээ. Хоолой халуун дээр нь идэг л тийм. Тэгвэл зарим үндэстнүүд ерөөс нэг халуун хоол иддэг байдаг тийм юу байдаг тийм. Тэгээд яг тэрийг асуучихсан. Одоо нэг тийм час халуун дээр нь гаргаал тэгэл ингээл гэж байгаа л иддэг шүү дээ. Тэр чинь бол тэгэхээр чи одоо буруу юу болж байна. Тийм бас мэдээж нөгөө нэг хит халуун байна. Хит халуун гэдэг бол тийм. Буруу. Яг тэн дээр би нэг хариулт өгч шүү. Одоо нийгмийн эрүүл мэнд би ч өөрөө яг нийгмийн эрүүл мэнд судлаачаар сурж байгаа. Тэгмээд нийгмийн эрүүл мэнд ч өөрөө яг ингэ нөгөө бүс нутгийн хэмжээнд нь судалгаа хийдэг байхгүй. Тэгмээд одоо манай баруун бүсийнхэн Монгол дотроо баруун аймгийнхаа одоо нийтлэг ямар өвчнөр өвдөж гин зүүнийхэн. За тэрний яг учир шалтгаан нь юу вэ? Зүүн аймгийнхаа ямар өвчнөр, говийн бүсийнхэн ямар өвчнөр ингэ өвдөд байна гэнгээ судалгаа хийгээд үзэнгүүт манай баруун аймгийнхан даан ялангуяа Увс аймгийнхан бол хотоодны орт тавдар айгүй өндөр байдаг. Тэр нь яагаад гэхээр давс нэлээ давсны хэрэглээ нэлээ өндөртэй. Дээрэс нь яг одоо нөгөө аахта цай тийм байна л да. Бараг улааруулж ирээл аахтай давстай цай уудаг. Тэгээд халуун дээр нь ер нь халуун бүтээгдэхүүн маш их хэрэглэдэг. Хүүтэн газар тэгээд хүүтэн газар учраас халуун хоолоо идгээл яг одоо халуун дээр нь идгээл тийм хотоодны хоол боловсруулах эрхтний өвчл шахлаа үүсгэж гаргадаг. Тэгэхээр харин манай үндэсний том соёл те юм ер нь хоолыг ер нь ингээл бидний гэсэн хүүхд байх хоолч өрлөө халуун дээр нийтлгээл тэгдэдэг шүү дээ. Тэгэхээр тэр маань өөрөө бас яг тийм ч зүйл бас биш байсан юм шиг байна одоо ингээд. За ингээд миний яг дараагийн асуултыг бас сая гаргаад ирлээ. Давсны манай хоёр ч ерөөс би нэг шифигээ алдсан юм шиг л байна шүү. За одоо нөгөө нэг юм гэрийн зураг тайлбарлаад байдаг шүү дээ. Нэг юм Монгол гэрний юм ягаал хамгийн дээд хэсэгт нь ингээд хамгийн доод хэсэг нь ингэж хоолж оны ч одоо орц бүрдүүл одоо юм. За тэр гэр бол бас гэхдээ яг түрүүний нөгөө далайг хэлдэг бас нэлээ хөдөлთა авах чадвартай гэр штэ тий нэлээ олон юм. Ер нь зүгээр нийтлэг одоо дундаж хайл за ялангуяа хөдөө орнотод байгаа бол гол хэрэглээ чинь мах тий тэгэл гурил будаа тэгээд төмөс тий тав сахарч гэдэг юм ингээд юм нийтлэг юунууд байна. Тэгэнгүүт яг энэ дээр нэг юм хид хідэн бүтээгдэхүүн дээр маргаан өсдөг. За нэгдүгээр давсны хэрэглээ байхгүй. За тэгэл нэг хэсэг чинь яаджуулсан давс хэрэгэл хийжсэн. Одоо тэр нь баг зүг босноо буруу босноо тэг эргээд нөгөө юм давсаа хэрэгэлгээд ингэж юм. За элсэн чихэр сахартай холбоотой бас юу гэдэг. За тэгээд юм гурил зөв буруу гээл будааг бас тэгэл зөв буруу гээл ингээл ер нь нөгөө хийж байгаа юм болгон чинь зөв байсан нь буруу болол ингээд л яваад. Тэгэхээр энэ дээр ер нь ингээд юм янз эрсдэс зөвлөмжүүч ер нь одоо яаж бий болж үүсээд ингээд ямар үндслэлээр ер нь зөвлөд юм бэ? Та саяны бүтээгдэхүүнүүдийг яг нэгээр нь ингээд ямар ч бүтээгдэхүүнд одоо нөгөө зохистой хэмжээ гэж байгаа. За мэдээж хиттгийм бол тэр чинь бурууд нь. За бас яг нь огт байхгүй бол бас буруутгах нь шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг хэмжээ маш чухал. За давсны хэрэглээний хувьд бол одоо бид нар хоногт 5 г
давс хэрэглэнэ. Насанд хүрсэн хүний дундаж давсны хэрэглээ 5 грамма гэлтэгдэг шүү дээ. Гэтэл ерөнхийдөө яг хоолндоо бид нар хэр давсыг хэрэглэж гин тэрнээс гадна бас хэр их нөгөө нэг худалдаа хавлж байгаа бүтээгдэхүүнүүдийн маань нөгөө давсны хэмжээ хэр байна гэдэг тий агуулмж бол хэр байна гэдэг бас их чухал. За давсалсан самар, чипсний хэрэглээ бас нийгэмд бол бас нэлээд худалдаа авалт бол өндөртэй байдаг шүү дээ. Чипсний хэрэглээ. За ингээд ирэхээр өөрөө нөгөө нэг хүн худалдан авж байгаа бүтээгдэхүүн болгон өөрөө давсыг агуулж байгаа учраас бид нар яалтчгүй одоо хоолнд нэмэлтээр хийж байгаа давсан дээр хэмжээнд дээр анхаарал өгөх шаардлагатай болчихж байгаа юм тий. Ингээд нөгөө давсны хэрэглээ маань өөрөө өндөр болоод ирэхээр өөрөө хүнд зүрх судасны өвчлөл болон бөөрийн эмгэг үүсэх анхан шатны их үүсвэр гэдэг. Бүр давсыг бол хасч болохгүй юм билээ. Бүр ор давсыг хасч болохгүй шүү дээ. Тий. Тэг нөгөө хавар тэнхим муутай малыг хужирд болоолохоор босоод ирдэг гэдэг шиг тий. Эрц давс эрц байдс бол хүний биед байх хэвээр гол нь яг нь зохистой хэмжээ л гэдэг тий. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Тэгэхээр юундаа биш. Ямар ч бүтээгдэхүүн хэтрүүлүүл яагаад хоруулаад тэ хэмжээ юугаа барих л шаардлага. Тэр нь л одоо чухал болчиход байна л гэдэг юм санаа тий. Одоо ингээд сүүлийн үед бас ингээд хоол зүүч гэдэг айгүй хүмүүс байгаа ш тий. Тэгээд бас нэг хэсгийн чинь зөвлөгөөч юм бол одоо мацаг байр гэдэг байгаа ш тий. Мацаг байр өөрийгөө цэвэрл та тэгэл устдаа одоо юутай гэл юм янз цагаа идэг. Тий би ч одоо янз янзаар мацаг барьж үзчихсэн тий. Ер нь мацаг чинь эмчилгээний хоолзууд ер нь энэ мацаг барихыг ер нь юу гэж одоо үздэг вэ тий. Яг уламжлалт анагаах ухаанд бас нэг мацгийн талаар илүү их байдаг юм шиг байна. За бидний хувьд бол яг зохистой хооллолт нийгмийн нийт дунд нь одоо нөгөө нэг зөвлөгөө өгөхөд те зохистой хооллолт одоо хүн хоногт тогтмол бага одоо шаардлагатай хэмжээний хоолоо авч явах хэрэгтэй. За дээрэс нь яг нь урт хугацаагаар хоолыг бол яг нь урт хугацаагаар хорих нь бол яг тухайн хүний эрүүл мэндэд бол яг тийм зөвлөхөр юу бол сайн биш ээ тий. Гэхдээ гол нь бас нөгөө нэг мацгийг барихтаа зөв барьж гин үү одоо нөгөө нэг мацгаа тайлахтаа зөв тайлж гин үү гэдэг нь бол чухал. За тэгээ бас нөгөө нэг янз янз тий одоо нөгөө нэг давс мавстай усан мацаг тэгээл нөгөө нэг давс мавстай бас нэг ууж муугаал янз янзын л одоо бүрхээ тий хэмжээгээр яаж тий тэгэхээр бол нөгөө нэг янз янзын юм аюултай бас нөгөө нэг мэдэхгүй судлагдаагүй юмрхөө бас мацгийг өөрийн бие дээрээ турших нь тухайн хүний бие физиологт таарахгүй юу гэдэг талаас эрүүл мэндийн хувьд маш эрсдэлтэй алхамшгүй л гэж бас хэлээ. Тий. За ингэ хоолтой холбоотой нэг маргаан байдаг шнэ хүн амьдрахын тулд иддэггүй идэхийн тулд амьдрдаггүй гэдэг. Тэгээ философи асуулт гэдэг нь дахин анхдагч өндөг анхдагч байдаг ш. Энд дээр ер нь манай хоёр юу гэж боддог вэ? Зочин хөтлөгч маань бас юу гэж боддог вэ? Хүн ер нь амьдрахын тулд идээд байгаа юм уу? Идэхийн тулд амьдраад. Яг одоо бас тэн дээр жоохон шинжлэх ухаанчаар л харах хэрэгтэй л байна л та. Тэгэхээр мэдээж хэрэг би бол амьдрахын тулд идж байгаа болов гэж хардаг байна. Яа тэгэхээр мэдээж хүнд одоо шимт хичээл эрдэс бодисууд дутагдж байна те. Хүн цаашаага дараачихаа алхмыг хийхин тулд тодорхой хэмжээний шимт хичээл эрдэс бодис авах хэрэгтэй. Байглаас болон те одоо гаднаас. Тэгэхээр мэдээж хэрэг одоо би бол амьдрахын тулд иддэг баха гэж үзэж байна. Жилгээний хаал зоч маань юу гэж бодож байна. Тэгээ ер нь бол би ч гэсэн зочин хөтлөгчдөг ижлэгэн бодолтой байна. Хүн одоо бас аз жаргалтай сайхан амьдрахын тулд амьдралаас бас ингээд нэг эрч хүч урам зориг авч гэр бүлтэйгээ сайхан амьдрахын тулд те энэ амьдралыг бас нөгөө нэг хэвийн те одоо нэг юугүй өвдөдөл ингээд явчмааргүй шүү дээ. Тэгэхээр хэвийн сайхан юутай аз жаргалтай туулахын тулд одоо яг нь хоолыг бид нэр хэрглэж байна тий. Хоолоо хэрглэхдээ гол нь яг нь бас одоо бид нар чинь бас нэг чанартай зөв сонголттой тий эрүүлийг сонгоод хэрглэж бэрэн гэдэг. Талаар одоо нөгөө амьдрахын тулд бид нар идэж юм. Амьдрахын тулд идцгээе яа гэж хэлж байна тий.
За дараагийн нэг том сэдв бол манай энэ нөгөө монголчуудын ялангуяа монгол эрчүүдийн юм уламжлалт хэрэглээнүүд байна. За энд за нэгдүгээрт бол одоо адууны засаа, хурганы засаа гэх тийм маш сайн ингээл одоо нөгөө баяр ёслол болгож байгаа бол зорж очиж яадаг штэ тийм малчин айлын түүхийгээр тий очинда түүхийгээр нь идэн тэгснэ чанж идэн те тэгээ чанаад идэнгүүт түүхийгээр нэтгэн зөв мүү гэл ингээ за зарим төрлийн одоо ангийн ан амьтныг шууд яг одоо агнаад тэгэнгүүтээ одоо цусын тэр дор нь түүхийгээр нь удаг ийм тэгээ одоо ийм юм цаан тийм юм цаан гэл ингээл явдаг штэ тэгэхээр энэ дээр ер нь юу гэж зөвлөх вэ одоо энэ бас эрчүүдийн бас том хобби айгүйх зорж ажил болгодог штэ баг хүүхдээ дагуул салхинд гараах байж ажил бөөндөө гараад нөгөө ангаа хийгээл тий. Яг одоо нөгөө хоол зүй талаасаа тий тайлбарлахад бол альва нөгөө хүнсний бүтээгдэхүүнийг түүхий боловсруулаагүйгээр хэрэглэх одоо тэр нөгөө нэг цусыг шууд уух тий одоо нөгөө бөөр юуны бөөр мөрийг шууд залгиж мэлгдэг лээ тий. Тэдгээр маань бол одоо тухайн хүн өөрөө халдварын эрсдэлд орох тий маш том эрсдэлтэй аюултай тий. За тэгэхээр ямар ч одоо хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд боловсруулж хэрэглэх шаардлагатай. За тэр ялангуяа махан бүтээгдэхүүнийг бол тий гүйцэд боловсруулах одоо нөгөө элдв халдвараас бол юу яаж халдварыг бол дарж идэж хэрэглэх шаардлагатай. Тий. За тэгж бодож юм. Тэгээ яг нөгөө нэг засаа масаа нь яг энэ тэр нь цай маань тий тэр талаарх гол нь яг тэр судалгаа шинжилгээ гэдэг талаас нь бас юу явах хэрэгтэй. Ер нь бол яг уу манай эрчүүд маань өөрснөө дандаа юм эрсдэлтэй алхам гэж амьдэрт юм байна л да. Тэрэндээ тэрнээсээ тэгээ ер нь ингээд нөгөө эмэгтэйчүүдээс одоо статистик харахад эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээ яг даабалтчихад байгаа байхгүй. Тэгэнгუთ яагаад тэгж байгаа тэр учир шалтгааныг ингээд зүгээр одоо би өөрийнхөө өнцгөөс ингээд ажиглаад харахаар за эрчүүд маань орой унтчихээн. За эмэгтэй хүмүүсээс мэдээж илүү алкогольны хэрэглээ өндөр байна. За тэгээд дээрэс нь яг сэний амрагийн ярьдаг нөгөө засаа идэх, анд явах тий. Тэгэл анд явахд чинь мэдээж хээр хүтэн нойтон янз бүрэл явна. Ингээ нөгөө эрсдэлтэй алхмуудыг хийгээд буруу дадалтай амьдраад ахаар эрчүүдийн маань одоо наслалт дундаж наслалт болон нас оролт илүү өндөр байгаа гэт юм болов гэж хараад идэв. За тэгээд ингээд тэгэнгүүт би нэг яг энэ тухай айгүй ханд явж энэ бүхнийг бүгдийг хэрэгжилж түүгээрээ бахархдаг найзтайгаа ингээд маргаж ирсэн чинь манай хүн энийг юутай зөвөрлсөн бэ гэхээр сушитэй зөвөрлж байгаа. Тийм энэ ганцхан Монголд биш Япончууд түүхий загас идэл нь штэ баг одоо ингээд одоо манай хүнийхээ бодлоор бол энэ засааны ресторан байх болсон байна. Тэгээд түүхий амар үнэтэй тэгээд нөгөө сушины ресторанд очирлдаг шиг очирлал одоо ингээд баг тийм болох хэвээр эн чинь бол ганц Монголч биш те. Япон хүний гол хэрэглээ загас тэрийгээ бас ингээд ялгаагүй түүхийгээр нь ингээд идэж яхад биднийх одоо яагаад болтгүй. Тэгвч тийм бас санаа хэлээ. Тэгээ нэрээ ботхоор суши бол яг хөө тэгтээ айгүй тэр чих тийм юм угийн дараад нэлээ шилхүүний аргаар үзэж байгаа шүү дээ. Тийм. Тэгтээ агуулгын хувьд бол адилхан гэж мань хөө үзэж байгаа байхгүй тий. Тэгтээ хөө зүгээр би ч идэж үзээгүй л дээ. Тэгтээ зүгээр ах нарын яриа мэрийг сонсоход нэлээд сайн үр дүнтэй байдаг. Одоо ойлаа. Засаас орчихсон. Яг шинжлэх ухааны талаас буруулах л та. Тэгтээ бас нэг жоохон үр нөлөө байгаа учраас үр дүн байгаа учраас хэрэглээд боломжтой болгоод ингэж яваад байна. Тэгээ бас тэр төлийн судалгааг хийх хэрэгтэй тий. Гол нь одоо нөгөө нэг сушиг одоо засыг түүхийгээр нийтгэхэд тэд нар чинь хажууд нь одоо васаби гээл тий. За цагаангаа жинжрээ тавиад сой соусандаа дүрээд ч гэдэг юм уу тий. Одоо нөгөө бактериас хамгаалж болох тэрхүү алхмуудыг хийж иж заавал хамтд нь хэрэгжилж байгаа ч тий. Гэтэл манайхан чинь ерөөсөө л яг л байглаар нь авал шууд хийж яраас нэг 100 татчих шүү. Яг таахгүй. За ингээд бас нэг асуудал нь болохоор дундаж наслалт тухайн хүний одоо хооллох юм маягтай ер нь бол одоо ингээд их холбоотой байна гэдэг ийм ойлголт бол хүмүүст нийтлэг байдаг те. Тэгэхээр энэ ер нь өнөө ойлголт уу. За тэгвэл одоо жишээлбэл
дундаж наслалт өндөр байгаа. Бидний хамгийн сайн мэддэг Япон тий. Япончууд одоо энэ хоолны соёл нь тэгэхээр одоо хүн төрөлхтний хувьд хамгийн зөв соёл байна гэж үзэж болох уу тий. Яг бас нөгөө нэг урт наслах өөрөө нөгөө нэг олон хүчин зүйл тий. За мэдээж нэгдүгээрт хооллолт байна. За дээрэс нь тухайн улс орны хүмүүсийн одоо нөгөө хөдөлгөөний идэвхтэй хөдөлгөөний маяг. За дээрэс нь одоо нөгөө нэг сэтгэл санаа тий, стрессийн түвшин гэдгээс хамаарах бах хамт тий. Олон хүчин зүйлс байгаа бах. Тэрэн дээр одоо бас мэдээж хоол бол номер 1-ийн уялдаа холбоотой явна гэдэг тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг ингэж ярьдаг шүү дээ. Одоо бид нар чи ингээд бүх хоолоо нэг тавганд тавьж яагаад иддэг те. Хоёрдугаар хоол бол нэг тавганд, нэгдүгээр хоол бол нэг аяханд те. Тэнгүүт одоо ингээд нөгөө Япон, Солонгос юм Азийн орнуудын айгүйх жижиг тавганд тавиал тэгэл ингээд сахвтаж аваад ингэж одоо идээд идэг нэг юм соёл байдаг шүү дээ. Энэ хоёр чи ер нь шинжлэх ухааны хувьд одоо яг ялгаатай мó тэр олон жижиг тавгаар ч юм уу энэ төр идэх чи ер нь одоо илүү сайн гэдэг тийм ойлголт байхгүй эсвэл бидний нэг тавгаар нь асуудал дагуул гэж одоо байх юм тий. Би яг гүцэх чи энэ. Тэгэхээр нэг дор олон төрлийн юм идэх хоёроос гурван төрлийн юм идэх хоёрын одоо аль нь муу сайн ялгаа тий. Нөгөө хүнсний нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний нэр төрөл сонголт гэж байна те. Одоо нөгөө нэг аль болох олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тусам тухайн хүн хоолноос авах эрдэс амин дэмийн нэр төрөл нь өөрөө олон болоод ирж байгаа. Ингээд ирэхээр тухайн хүмүүс яах нь нөгөө эрдэс амин дэмийн дутагдалд орох эрсдлүүд нь илүү буураад эхэлнэ. Тэгэхээр нөгөө олон үндсэн нэг хоол байна те. Будаан байна, махан байна. За тэгээ олон төрлийн энд ингээд ногоонууд ачир панчаа болоод тавиад шүү дээ. Тэгэхээр тэр олон ногоод болгоноос л одоо яах нь олон нэр төрлийн амин дэмийг тухайн хүмүүс маань авж байгаа гэсэн үг. Гэхдээ заавал энэ тавглалтын дээр нэг тавган дээр холих тэгээд олон тусдаа тавгтай байх гэдэг бол яг бид нар ч гэсэн ялгаагүй одоо үндсэн хоолн дээрээ яах нь олон нэр төрлийн ногоог холиод хэрэгэлсэн ч ялгаагүй болно л гэсэн үг тийм. Заавал одоо энэ бол яг нөгөө нэг тухайн улс үндэсний соёл байна те хооллолтын тийм давхралтай. Хоол боловсруулах эрхтний нэг тийм судалгаа харж байсан. Тэгсэн чинь хит олон төрлийн юм холиод идэхээр хоол боловсруулах тэр үйл явц маань өөрөө удаашрдаг. Тэрнээс болоод нөгөө шингэц муудахаар буцаад янз бүрийн өвдөх эрсдэл үүсдэг гэдэг нэг тийм судалгаа харж байсан байхгүй. Тэгэхээр тэрнээс үндэслэл би асуулаа. Тэгээд би тэн дээрээс бодохдоо болохоор тэгвэл монголчууд маань зөв оллоо байгаа юм биш үү? Цөөхөн нэр гурил мах төмсч гэдэг юм уу те? Сайхан цөөхөн гэж гурил мах төмс горлуулж байгаа тийм гэж бодож ирсэн байхгүй би. Тэгээд тэн дээрээс одоо кимчи ч юм уу эсвэл өөр одоо янз бүрийн тийм даршилсан ногоонууд ороод ирэхээр ерөнхийдөө хоол боловсруулах одоо үйл ажиллагааг удаашруулдаг гэдэг нэг тийм. За бас нэг одоо нийтийн дунд ер нь ингээд битэрийн асуултууд дандаа л нөгөө төмөө олноосоо л одоо орж гарч байгаа юм тийм. Нийтийн дунд байдаг нэг юм яриа байдаг. Ер нь Монгол эрчүүдийн одоо хамгийн одоо хүсдэг ажлаа тараад гэртээ өнгөрүүлж байгаа орой ямар байх вэ гэхээр сайхан ажлаа тараад гэртээ яваад орнгууд гэрттэй одоо ингээд одоо гэрүүлийнх нь хүн хоолоо хийцэн те. Тэгэнгүүт нөгөө билээ хоолоо сайхан идээд тэгээд өргөжлүүлээд бөөдөн дээрээ сайхан хөвтөөд тэгээ нэг 2 кино үзээд за тэгээд одоо нэг пиг уугаад унтвал одоо энэ бол одоо хамгийн төгс орой те. Тэгэнгүүт нөгөө талд нь хоол идсний дараа одоо шууд хөвтөх нь сайн муу. За сайн ч гэж сонсож байгаа. Ер нь муу гэдэг ингээд идэг. Тэгсээр бид нар эрчүүдийн нэг тийм нийтлэг хвшлээ. Энэ ер нь яг одоо имчилгээний хоолзуу талаас энийг ер нь юу гэж үздэг. Мэдээж нөгөө хит үндсэн хоолоо идсний дараа шууд хөвтөх бол мэдээж хоол боловсруулалтанд муу. Эрчүүд маань ядаж одоо суугаа хөвтөхгүйгээр нэг суудагсан уу те. За эсвэл нөгөө оройн хоолны дараа хүүхдүүдтэйгээ жоохон тоглож цагийг нэг 30 минут хамт өнгөрөөдөгсөн үү те. Гэр бүлийнхээ зөвхөн одоо нөгөө гэрийн ажил бол одоо зөвхөн эхнэрийн ажил бишээ гэж сүүлийн үед бол бас нэлээд байж шүү дээ. Тэгэхээр хамтраад зөвхөн нэг хүндээ ингэж ачаал өгч явахаар энийг нэг 30 минутаар 20 минутаар хувааж хийгээд ингэж жаахан одоо бас өөрийнхөө эрүүл мэнд талаасаа гэр бүлийн уур амьсгал талаасаа энийг бас яг хооллолтын дараа нэг хэсэг хугацаа 30 минутыг гэр бүлдээ зарцуулдаг хугацаа болгочвол одоо буудан дээр хэвтэж өнгөрөөснөөс илүү тухайн хүний одоо яг хоол шингэл талаасаа тий илүү
зохистой гэх юм уу. За дээж нь хоолны дээж те. Тэгээд одоо нэг онгоогоор яадаг штэ. Хамаг тос нүжийн нийлүүлээд том аяганд хийгээд нөхөртөө өгчдөг. Өөрөө болохоор шингэн шил уугаад тэгээд царай шингэрээд штэ. Тэгэхээр тэр одоо дээжний тос нүж гэдэг юм уу? Энэ жаахан бидний уламжлалт ойлголтоор бол угаасаа дээж нь одоо ихтэй хүн. Гэтэ эн чинь ямар нэгэн байдлаар ийм одоо сөрөг тал юу н байна хоол гэдэг талаас. Дээж аяглах гэдэг бол өөрөө манай нөгөө нэг өв уламжлал болчиход байна тийм том соёл. За дээжийг аягалж болно. Гэхдээ яах нь нөгөө шүлтэй хоолныхоо бид нар тосын дээрээс нь хамчих хэрэгтэй. Тийм хамаад одоо нөгөө нэг хоолоо аягалах нь шүү дээ. За тэгээд дээжээгээр эзэндээ аяглаад одоо бидний нөгөө нэг махны хэрэглээтэй холбоотойгоор хоньны мах маань, хүрийн мах маань одоо нөгөө өөхний хэмжээ их байгаад ирэхээр өөрөө мэдээж тэр хоол хийж байгаа процесст өөх хайлна, тос дээрээ тунана тий. Тэгэхээр мэдээж энийгээ яах нь гэрээ эзэнд дээжийг аяглах байгаа бол тосоо хамжаагаад тэгээд хоолоо аяглуул илүү зүгээр юм уу? Тэгэхгүй яалтчгүй бас нөгөө нэг тос өөрөө хамгийн дээрээ тунана. Тэгээд ингээд хамгийн дээдлэлт дээжээ аяглаад өгөхөөр гэрээ эзэнд тосны хэрэглээ өндөр болчих гээд байна л та тий. Тосны нэг чинь бидний хоногийн хэрэглээ нь ерөнхийдөө нэг 2-1 юм уу буюу нэг 5-10 г байх хэвээр байтал одоо нөгөө нэг хоолны дээжинд агуулгаж байгаа тосны хэмжээ өөрөө өндөр жагаал өөртөө ард нь үлчиж байгаа юм санагдаад байгаа юм даа асууж байгаа. Би санаж байгаа тэр энийг нь асууч тийм. Яг нөгөө амрагийн хэлдгээр дараачийн асуулт ороод ирлээ гэж. Бид нар ч одоо ингэ нөгөө нүүдлийн соёл иргэншлийн уламжлалтай байсан хүмүүс те. Тэгж явж байгаад за 21 хэдэн онд суурин соёл иргэншил рүү шилжээд за тэгээ орон сууц моцонд амьдэрдэг нь бол тэгэл бүр 40 хэдэн оноос хойш ингээл орон сууцанд амьдрал эхэлсэн. Ингээд тооцоод үзэхээр бидний суурин соёл иргэншлэлээр амьдэрсэн хугацаа асар богинохон байгаад байгаа байхгүй. Тэгээд гэхдээ нөгөө нүүдлийн соёл иргэншлэлээс бид нар нөгөө хооллолтын одоо дадал зуршлаа бол уламжлаад аваад үлдсэн. Тэнгуут яадаг вөхөр одоо яг нөгөө орой махны хэрэглээ өндөр тий маха чанаал огтлж идэл нөгөө стамраг хэлдгээр гэрээ ийцэн хамаг өөх тасын идэл ингээд идэг. Тэгэхээр яг энэ завсар бид нар нэг юм паник үүсээд байгаа юм болов уу гэж ажиглагтаад идэх байхгүй зүгээр энэ би ямар нэгэн судалгаа яриаггүй зүгээр л яг өөрийнхөө тий өөрийнхөө ажиглалтыг л би ярьж байгаа байхгүй. Тэгэнгუთ одоо бид нар энэ суурин соёл иргэншилт одоо зохицуулж тэр одоо хоолтын дадал тий хэв маягаа өөрчлөх ёстой юу? Эсвэл бол яг ер нь яг цаашдаа бид нар яаж явах ёстой юм бэ? Тэгэнгუთ одоо ингээд холдсон хөдөө нүүдлийн соёл иргэншлэлээр амьдарч байгаа хүмүүс байдаг. Одоо манай хамаатан садангууд ч гэсэн хөдөө ээж идэг. Тэгээд тэнд яваад очихоор одоо яг нөгөө тэнцэнээс авсан юм бат буцаагаал иргэн санаал гот төрж ирэл яг тэр жишгээр амьдарч гээд идэг. Тэгэхээр энэ хоёрын одоо ялгаа зааг юу вэ? Эндээс үүсэж байгаа нөлөөлөл яг юу вэ? Энийг яаж зохицуулах арга аргачлал юм бэ нү? Яг чарга вэ нү? Одоо яг жишээ нь нүүдлийн соёл одоо жишээ нь суурин соёл руу шилжих энэ хооронд ингээ нэг жоохон юу байгаад шүү дээ. Хооллолтын тэгэх ёстой гэж өв уламжлаа бодоод ихлээр гэтэл одооны шинжлэх ухаан одоо тэгж болохгүй гэж тэ бороо гэж. За манайхны нийтлэг одоо нөгөө нэг хэрэглээ махны хэрэглээ өндөр тэ. За одоо яг хөдөөнийхний маань махны хэрэглээ бол яг өвлийн улиралтай бол илүү өндөр байгаа шүү дээ. За тэгээд 100 болохоор харьцангуй яах нь одоо нөгөө махны хэрэглээ маань буураад цагаан сүү цагаан эдэний маань хэрэглээ илүү өндөр болоод ирдэг. За харин хоолноос авах уургийн хэмжээгээ тухайн хүмүүс маань өөрсдөө яах нь махны оронд сүү цагаан эдэнээс авчиж байна. Нүүдлийн соёл иргэншил одоо хөдөө байгаа орон нутгийн хүмүүс маань бол ингээд зохицуулж болж байна. Хотын иргэд маань бол яах нь нөгөө махаараа дагнаал тий. Жилийн бүрэн улирал махаараа дагнчихж шүү дээ. Махныхаа хэрэглээтэй тэнцүү хэмжээний ногоог хэрэглээчээл гэж зөвлөж байгаа. Махны хэрэглээтэйгээ. Одоо жишээ нэг 200 г мах одоо хин маань өдөрт иддэг байлаа гэхэд за чи маха хасахгүй бол болохгүй байна гэх юм бол эрчүүд маань хасахгүй шүү дээ. Яг нөгөө нэг идээд татцсан учраас тий. Тэгэхээр яах нь ядаж махтагаа идж байгаа махныхаа хэмжээтэй тэнцүү хэмжээний ногоог хэрэглээчээ тий. Ингэж одоо яах нь эслэгээ нэмэгдүүлж одоо шингэлтээ сайжруулаач ээ л гэж үзэж байгаа. Зочин хөтлөгч
үндсэн хөтлөгч гэсэн юм асууж байна. Би юугаа мэдгүй. Гүг энэ би зүгээр эрх зүйн талаас За. Манай амраач өөрөө мундаг үйлч. Одоо тэгээд улс төрийн албан тушаал, улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд нэг юм асуумар санагдлаа. Найнкастыг хүргэхэд Монс косметик хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Монс косметик. Эрүүл мэндийн тухай хууль гээл байгаа. Эрүүл ахуйн тухай хууль гээл байгаа. Саяхан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль гээд одоо дагаж мөрдөд бараг нэг жил болчихоо да. Тэгэнгუთ одоо яг бидний яриад байгаа энэ сэдв байгаа шүү дээ. Ирчүүд маань ингээд буруу дадалтай байна, буруу хоолттой байна, за эрсдэлтэй амьдралын хэв маягтай байна. Энээсээ болоод эмэгтэй хүмүүсээс илүү өвчлөл нь илүү байна, нас баралт ч илүү байна гэд. Тэгэнгუთ яг би өөрөө нөгөө нийгмийн эрүүл мэндийн дээр сурж байгаа гэдэг утгаараа нөгөө тусламж үйлчилгээний хуулийг бол харсан. Тэгэнгუთ тэн дээр бол яг ингээд ийм нарийн одоо ширийн зохицуултууд байхгүй байгаа. Буцаага тэн дээр хариуцлага тооцоход ч гэсэн айгүй хэцүү. Яг үндсэн хуулиараа аваад үзэх юм бол үндсэн хуулийн хэд дээр үлээ хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй гэж бүр байдаг шүү дээ. Журам төгрөг. Гэтэ хариуцлага байхгүй. Яг энэ дээр одоо төрийн зүгээс бодлохоор ямар нэгэн зохицуулт хийгээд хэм хэмжээг нь тогтоож өгөөд тэгээд эрчүүдийнхаа эрүүл мэндийг хамгаалах. За ганц эрчүүд гэлтгүй ер нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах ийм боломж болцоо харагдаж байна. Гэхдээ айгүй хэцүү хэсэг. Яг гэвэл ер нь одоо ялангуяа ардчсан орны хууль эрх зүйн зохицуулалт бол хүний дадал зуршилтай холбоотой тэр дундаа яг буцаагаад нөгөө тэр дадал зуршил нэргээд яг өөрийнх нь сайн сайхантай холбоотой байвал аль болох тэрийг бол хуулиар зохицуулах гэж оролддоггүй. Оролцсон жишгүүд нь өөрөө сайн үр дүн үзүүлдэг авчрахгүй байхгүй. Жишээлбэл манай одоо энэний нэг жишээ яоджуулалтын тухай хууль гэдэг. Тэр яоджуулсан давсаж хэрэгжүүлэхийн тулд бүр тийм хууль гаргаж кампанилж ирсэн тухай хууль. Тэгээ нөгөө нэг ийм бор давс хэрэгэлдэг байсны чинь яоджуулсан давс руу оруулаад ингэ явж байна. Тэгэхэд жишээлбэл одоо тэгээд яг тэр хуульд нь ингээд яоджуулсан давс хэрэгэл мэргэл гэдэг агуулгатай хэрнээ. Яг төрөний таних байхгүй. Хэрэглээгүй айлыг одоо яах юм? Хэн хянах юм? Тэгээ одоо яаджуулсан давс хэрэгэлсэнгүүгээд яах юм гэдэг ийм юу болчих واخгүй. Тэгэхээр муу ялгаагүй яг одоо энэ ялангуяа хүний одоо дадал зуршилтай холбоотой асуудлыг шууд одоо тэр хүний дадал зуршлыг тулгаж хуульчлах бол маш төвхтэй. Тийм учраас одоо үндсэн хуулинд бол цэргийн алба хаах бол үндсэн үүрэг. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална, хөдөлмөрлөнө гэдэг бол журам төрөг. Татвар төлнө гэдэг бол үндсэн үүрэг. Тэгэхээр нөгөө яг туйлын тодорхой юмнуудыг бол хуульчлаад хийгээгүй төлөө хариуцлага гэд хайгаа явчих болж байгаа. Гэтэл ялангуяа дадал зуршилтай холбоотой юмнуудыг бол шийдэхэд хэцүү. Тэр утгаараа яг энэ эрчүүдтэй холбоотой бид нар энэ подкастыг хийх гээд бэлтэж яхад бол нэг юм аэропорт онцлог нэг юм хэсэг байгаа. Тэр нь ер нь бол эмэгтэйчүүдэд толгомж байгаа асуудал бол шийдэл нь өөрөө эмэгтэйчүүдэд байх тэр нь юу нэг баг байна. Эмэгтэй өөрсдөөс нь шалтгаалж байгаа юм бол айгу баг байна. Хүчин зүйл. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн асуудлыг үүсгэж байгаа нь илүү нийгэм. Эрэгтэй хүмүүс, аав нь, ээж нь, соёл тэр хүмүүсийг ингээд одоо юу гэдгийг сургууль сурах гэхээр соёлоороо эмэгтэй хүмүүс сургууль сурдаггүй. Гэр бүлээ зохио ихээр ер нь эрэгтэй сонгодог чамааг бол одоо ингээд одоо хүртэл те лолын орнуудад ингээд инжин дөгөөр явуулдаг тохиолдол хүртэл. Ингээд харахаар эсвэл одоо юу гэдгийг эмэгтэй хүн хичнээн мундаг байлаа гэд одоо удирдлагын төвшөнд ажиллах гэхээр илүү эрэгтэй хүмүүсийг тэр тохиолдолд дэмждэг ч гэдэм ингээ юм байна гэж. Гэтэл эрэгтэй хүмүүс яг эсрэг байна гэж. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний хувьд тулгамж байгаа асуудлуудын шийдлийнх нь дийлэнх нь яг өөрийнх нь хамаарал одоо гарт байна. Одоо юу гэдгийг ингээл эмэгтэйчүүдийн зүгээс амар хүчээр хийлээл эсвэл нийгэм одоо тэр хүнийг ингээл өглөө осонгот нь цайг одоо хөөж гаргаал заавал чи энэ их махыг хідэж богино насал гээд ингээд ерөөсөй байхгүй байгаа тийм шүү дээ. Тэгэхээр хамгийн одоо зовлонтой нь эрчүүдэд тулгамж байгаа асуудлын шийдэл нь өөрсдийнх нь гарт байгаа тааж байгаа. Тэгэхээр энэнийг одоо үндсэн шийдэл нь бол дандаа одоо зөөлөн аргаар буюу хүмүүсийг одоо дадал зуршлаар нь одоо дамжуул шийдвэрлэх юм яа та. Гэхдээ эрэгтэйчүүдтэй холбоотой хид хидэн асуудлыг бол одоо хуульчид шийдвэрлэх боломжтой. Тэр нь жишээлбэл яг нэг эрчүүдтэй холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. Ерөөс авахгүй байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бага хэсэг байгаа. Тэгээ хамгийн сүүлийн мөчөд авдаг. Жишээл үйлчлүүлж байгаа эмнэлгийг харахад
гэмтлийн имлэгт бол айгүй хөвчлөлт юм. Тэгээ гэмтлийн имлэгийн онцлогч нь нөгөө хэвийн амьдрал үргэлжлэх боломжгүй болсон үедээ очдог юм. Тэнд бол айгүй хөвлжлээ. Тэнгүүд хавдар мавдар болохоор дандаа сүлийн төвшөнд очиж. Тэгэхээр тэр нөгөө зөв дадал хөвшлийг нь бий болгох чиглэлийн жишээлбэл нас орж байгаа нас оролтын хувийг харахад хөдөлмөрийн аюулгүй байдал энэ хабын зөрчлөөс болж үүсэж байгаа гэмт юу нас амиа алж байгаа тохиолдол төр 100% ирчүүд байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг яг хангуулдаг нөгөө барилга байшин дээр ажилладаг хүмүүсийг тэр бүс мөсийн зөвлөгдөг уул уурхаа дээр ажиллаж байгаа бол яг тэр хаба барьдаг болгохыг бол хуульчлаад хатуу хийгээд энэний хариуцлагыг өндөр байлгаад хяналтаа сайн тавьж болно. Яг л энэний цаана одоо хүний амь насны асуудал яригдчих. За нөгөө талд одоо шилбэл эрчүүдэд тохиолж байгаа зөнгөлөх нийтлэг өвчнүүдийг эрт илрүүлэгийн багц руу одоо илүү сайн оруулах юм бол үзэж болно. Энэ мэтлэн байж болно. Шууд хуульчлаа чи заавал тех ёстой гэж байгаа тохиолдолд хийхэд маш хэцүү. Тэрийг буцаагаад хянаад эргээ одоо тэгээд нөгөө өөрийнхөө төлөө юм хийгээгүй хүнийг өөрийг нь чи өөрийнхөө төлөө ингэсэнгүү гэж хариуцлага тооцоод эхлэхээр бидний нөгөө зорж байгаа нийгэм маань бас биш болчих гээд байгаа асуудал байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль гэдэг ийм нэршилтэй байдаг байхгүй. Тэгээ нийгмийн эрүүл мэнд гэдэг орчуулга нь өөрөө бас зөв буруу юу гэж айгүй хэцүү бас public гэдэг ингээд явчихж байгаа. Social гэдэг явчихж байгаа тийм. Тэнгууд public гэдэг ингээд үзэхэд нийгмийн эрүүл мэнд гэхээсээ илүү нийтийн олон нийтийн эрүүл мэнд гэж орчуулах юм шиг. Тэнгуудаа хууль нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг ингэчээр уг нь бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр бодохдоо нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хууль эмнэлгийн тусламж үйлчилгээ шиг биш арай өөр тийм ойлголт нь арай өөр. Тэгээд би болохоор энэ дээр яг хуу ирчүүдэд яг зарим орны эрүүл мэндийн тогтолцоо бас тийм байгаа. Англид жишээлбэл хэрвээ одоо бүр гэрт нь очиж нөгөө анхан шатны шинжилгээнүүд авдаг байгаа. Цусны ерөнхий эдэр гэл одоо эрдэс мэрдэс гэл ингээл авчдаг. Тэрийгэ гэртээ байж байгаа тэрвээ тухайн өдрөө бараг ажилласаа одоо ажилдаа орой очиж болд юм аашаа. Тэгэнгუთ тэр шинжилгээг хэрвээ өгөхгүй бол буцаагаад янз бүрийн одоо нөгөө нийгмийн даатгалын шимтгэлч гэдэг юм уу, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтч гэдэг юм уу, энэ юу байхгүй болчихдог. Тэгэнгუთ сэргийлээгүй ээжээс дараа нь өвчнөөсөө олж үйлчлэг авахгүй шүү гэдэг. Иймэрхүү байдлаар бас хуулийн дээр ингээ нөгөө зохицуултыг хийгээд өгчдөг юм байна л да. Германд бол жишээлбэл эмчд үзүүлэнгууд энэ ч ингээ айгүй хэм ярьж тайлбарлалт гэж байгаа. За та одоо ингээд таны өвчин чинь ингээд үүдсэн байна. Тэг магадгүй ингээд та буруу дэглэн барьсан байна. Тэг одоо эмчилгээ хийхийн тулд энэ им тариа чинь ийм үйлчлэгээ үзүүлдэг шүү гэдэг. Ямар санда манай имээ үзүүхт энэ яас олон юм ярьдаг үгтэй. Дуу юм чи өгч болдгоо юм уу гэжсэн гэж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг эрүүл мэндийн хуулийн дээр нөгөө эмчийн үүрэг болоод яа. Зохицуулагдчихдаг. Эмч хэрвээ тэрийг та одоо ингэж өвчнөөх нь үүссэн шалтгаан болон эмчилгээнийхээ нөгөө нэг дарга зүгээ хэлж өгөхгүй бол дараад нь хэлж өгөөгүй гомдол гаргахад эмчтэр ямар нэг нөгөө хариуцлагын асуудал яригддаг учраас ийм тогтолцоогоор ингэ зохицуулаа явчих. Тэднийг оруулах юм тий. Тэгэхээр ер нь ганц нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээч гэлтгүй. Ер нь манай хуулиуд нэ жоохон нийтлэг бичигдээд байна. Деталь зохицуулалт. Деталь зохицуулалтаа болонгот журмаар зохицуулгээд нэг журам руу өгөө. Тэгээд тэр журам нь сайнч гарна, мууч гарна. Журам нь их хвчлийн хүн зөртөл үүсгээд ингээд нэг ганц эрүүл мэндийн салбарт ер нь манай нөгөө хуулийн тогтолцооны нэг том бас юу болчиход байгаа. Энэ бас нөгөө боловсон хүчин хүний нөөцийн чадвартай ч холбоотой. Бас хит нарийн зохицуултууд орохоор парламент дээр яг тэрэн дээр нь маргаад нөгөө хууль нь явах гэдэг. Тэгэнгүүт ингээ галтаа гэдэг юм уу тийм зохицуултууд авж байгаа. Тэгээ ерөнхий юм батлуулах нь одоо эрсдэлгүй байдаг ч гэдэг юм. Олон хүчин зүйлс. Одоо тэгэхээр та яг залуу хүн юм. Одоо дахин асуух гэдэг. Зочид бодож байгаа. Манай энэ ч сонссон. Одоо та залуу хүний хувьд одоо бас туршлагатай хуульч хүний хувьд дээрэс нь одоо яг улс төрийн албанд ажиллаж байгаагийн хувьд ирээдүйд ер нь манай үе. Тэгээ одоо ингэ яг бид нар шиг нэг үеийн залуучууд байгаа. Манай үе яг энэ дээр ингэ тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд хуулийн зохицуулалт нь илүү одоо дахиж нэг дагаж мөрдөгч урам гарахгүйгээр ч юм уу ингээд нарийн ингэж хийх боломж болцоо байна уу? Одоо бол би бас харьцангуй бүрдээд байна л гэж бодоод байгаа. Яг гэвэл энэ сая бас нэг нөгөө парламент их хурлын гишүүдийн тоо нэмэгдээд тэгээд нэг юм тойроггүй жагсаалтнаа сонгогдсон гишүүд энэ чинь нөгөө тойрогтой очиод хүний зовлон жаргал тухайн нэг нийгмийн нэг хэсгийг хэрэглэхээс илүүтэйгээр яг нэг тодорхой асуудлуудыг ингээд детальчж барьж аваад тэн дээрээ яг full time ингээд сууд юм байна.
Тэр бол одоо яг энэ шинэ парламентын бас нэг юм том давуу тал. Тэгэхээр тэндээс бол нэлээд одоо хүлээлт байгаа хгүй. Жишээлбэл яг энэ эрүүл мэндийн чиглэлийн одоо 2-3 эмчнэр юунаас чагсаалтаар сонгогдсон. Тэгээ яг одоо жишээлбэл яг тэр эмчнэр бол зөвхөн тэр өөрийнхөө салбарын яг тэр наривчлсан судалгаануудыг орсон сайн хууль бичгэд бүх одоо цагаа тий зарцуулаад чуулганы үед хуралдаа суугаад чуулган завсарлсан үед бол тэн дээрээ сууж байгаа. Тойргоо сонгогдсон хүн чинь бол одоо завсарлсан үед тойрог руугаа очиж ажиллах хэрэгтэй ч гэдэм ингээд хэсэг тийм хэлбэрийн хуваарийн хувьд бол энэ бол нэг дэвшил. Нөгөө талдаа яг мэдээж одоо л ер нь нэлээ манай хуулийн салбарын одоо сүүлийн үеийн төгсөгчнөр бол бас нэлээ ингээд таны хэлж байгаа тэр нарийнсалтуудыг өөрсдөө хийж дээ. Хуульч нар нарийнсаад эхлэхээр тэрнээс гарч байгаа хуулиуд бол илүү нарийн гарах бас тий зохицуулт нарийн гарах бас тэр бололцоолцоо нь бол нэлээ бүрдэнэл гэж. Тийм л одоо хүлээлттэй л байна л да. За сайн мэдээлэл авч. За одоо хоёул эмчээс асууя. За дараагийн нэг юм бол нэг сайхан ер нь нэг Монгол эрчүүдийн нэг юм нэг те сайхан мах идчихэл тэгэл нэг араас нэг сайхан кола уугаа сингэнт сайхан. Сингэнтэл за одоо жоохон энэ үгийг жоохон аашилтан дийл нэг сайхан хихрүүлж аваа л те. Тэгэхэд энэ чинь нэг тийм нийтлэг бидний нэг хийх дуртай тий одоо хөгшин залууг нэг тэгээ 100 татна шүү дээ. Тий эсвэл нэг сайхан 100 татаад гээд ингээд хоолоо шингээ тий тэгдэг. Тэгэнгүүт одоо сүүлийн үед нойр өчрхөө өвдлөө. Хоолноос болсон байна. Гэл ингээд тэгээ бүр хүндэрсэнгүүд нь бол одоо айгүйхчин минь хайцсан ингээд явж явах тийм тохиолдолд бас эргэн тойронд айгүй боломжтой. Энэ ер нь одоо дадал зуршлын хувьд энэ яаж шийдвэрлэх ёстой байдیں۔ Тий. Мах тэгээд одоо кола ч юм уу мах арх ер нь тийм зөгцдгүй юм уу тий. Одоо нөгөө өөхтэй мах идчихэд шүү дээ. Хорхог идэл, бодог хийж идэл тий. Идэх одоо нөгөө өөхний хэрэглээ, махны хэрэглээ хэрэглэлчингүүтээ араас нь хүүтэн юм уучаад байна тий. За хүүтэн юм уучхаар энэ өөрөө яах нөгөө нойр болчихханд хит цочрол өгч байгаа байхгүй тий. Хоол боловсруулах хэрэгтэй систем хит цочрол очиж байгаа. За харин одоо яах юм хорхог хийж идлээ. Бид нар одоо нэг баяр наадмаар нэг хийж иддэг шүү дээ. Хийж идэж болно. Араас нь яах юм? Халуун бүлээн цайгаа уух хэрэгтэй. Халуун бүлээн цайгаа, халуун бүлээн усаа ууж яах нь болох нь. Араас нь хүүтэн юм уучаар энэ ч өөрөө колоч биш ер нь хүүтэн. Тийм хүүтэн юм уухал хүүтэн айраг ууж гин үү, одоо архийг ууж гин үү, тий? Одоо юуг нь усын ууж гин үү ялгаагүй энэ чинь хүүтэн юм уухаар л энэ чинь яах нь халуун тостой хоол эзний араас хүүтэн юм уучаар өөрөө яах нь нар булчирхайг цочроочж байгаа. Энэ нь тухайн хүний эзэн хэмжээ дамжаанаас хамаарат яах нь цочмог үр хүсэл үүсэх үү, одоо гинт одоо тухайн хүн маань шоконд орох уу, эсвэл яах нь алстаа энэ ингээ баг хэмжээгээр олон давтамжтай давтагдсаар хагаад энэ одоо нөгөө удаан хугацааны энэ хөвшлээс болоод харахыг хууч болох нь гэдэг бол тийм ялгаатай. Өөх тосны хувьд болохоор ингээл өөх тосныхоо хэрэглээг багасгах гээл дийлэнхтэй дандаа тийм зөвлөгөө өгдөг. Тэгин гут ирчүүд яг бид нар бол чадахгүй шүү дээ өөх тосныхоо хэрэглээг бас багасгах тодорхой хэмжээгээр ингээл хэрэглээл явдаг. Тэгин гут эмэгтэй хүмүүс болохоор өөх тос огт хэрэглэхгүй ч эмэгтэй хүмүүс маш их байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үеийн судалгааг ингээ хараад үзэн гут өөх тос хэрэглээгүй тэр эмэгтэй хүмүүсийн одоо хоол боловсруулах хэрэгтэй. Ялангуяа ходоодны өвчл айгүй их байна. Эсрэгээрээ баг өөх тос жоохон хэрэгэлсэн ирчүүд ходоод нь гайгүй байна. Дингингууд ирчүүд манд оргиол нөгөө өөхөөсөө бүр амар зүгээр юм. Тийм чи харин нэстэ баг бид нар зүг юм шүү гэл. Тэгэхээр яг ямар цагт нь яаж хэрэглэх хэвээр юм бэ өөх тосыг? Огт хэрэглэхгүй байх хэвээр юм уу? Эсвэл хэрэглэх хэвээр юм уу? Хэрэглэж ивэл яг хизээд нь одоо хэрэглэж зогсох хэвээр хэрэглээ. Нөгөө нэг бас яг л нөгөө нэг туйшрах асуудал явагдаж байна тийм эмэгтэйчүүдэд нэг одоо нөгөө нэг энэ хит их түл өөх тостой буруу гэдэлчих юм бол огт хэрэглэхгүй хэрэглэнээсээ хасчдаг тийм гэтэл өөрөө хүний бие физиологч өөрөө яах нь нүүрс ус өөх тос уурга гэсэн үндсэн шимп бодисудаас явагдаж идэг тийм бодисуудын үндсэн дээр гэтэл яах нь одоо огт хэрэглэхгүй өөхтэй мах хэрэглэхгүй урмлын тосоож хэрэглэхгүй юу яваач хэрэглэхгүй байх юм бол тухайн хүнд яах нь одоо гурван үндсэн шимп бодис юм чинь нэг нь хасагдчихлаар мэдээж юу үүсгэн одоо юу гэдэг хоол боловсруулах замын одоо тухайн хүний бодисын солилцооны эмгэг үүсгэн бол тодорхой. Тэгээд яг ямар хэмжээнд ямар цагт
одоо аль өөхийг хэрэглэх юм гэдэг юм уу те. Гэхээр яг бол бас нөгөө нэг нийт үндсэн хоолны маань одоо нэг 2-3 нэгжийг бол одоо хэрэглэж байгаа юм шүү дээ. Өдрийн хоол хэрэглэхдээ бид нэг 5 г ургамлын тосондоо хуураад хэрэглэж болно тий. За одоо тухайн мах маань бол бас нэг баг зэргийн өөхтөж бас байж болно шүү дээ. Хамгийн гол нь хит их биш л ах хэрэгтэй гэсэн үг тий. Бас яг нь огт хэрэглэхгүй байна гэдэг бол бас байж болно тий. Одоо ингээд ямар ч юмнээ бас нөгөө нэг том хэмжээл буцаал яг л хэмжээн дээр л очиж байгаа тий. Тэгэхээр бас л нэг юмч хүн хөөхтэй хавирга идгээл ингээл. Тэгэл ялаа гэж инженерч тоглоод. Тэгэхээр дөргөл бид нар чинь тэгээд тоглоом даахгүй үүдхийн хэмжээгээр идж байгаа л бас аларчих гал байна. Тий. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд бид нар бараг цагшхуу хоолттой холбоотой маш олон сэдвийн тухай ярилцлаа. Тэгээд та төгсгөлд нь ер нь ирчүүдэд одоо хоолтын хувьд ямар байдлаар ер нь зөв хооллох те ямар зөвлөгөө өгөх вэ? Зохистой хооллолтын зарчим бол маш энгийн. Хит битгий өсөөрэй те нэг идэхтэй нэг дор битгий хит их хэмжээгээр идээрэй. За зөвхөн одоо хүнсний бүлгийн 6 бүлэг байгаа те. Үр тариа, мах, ногоо, жимс, сүүсүн бүтээгдэхүүн, өөх тос. За эдгээрээс яах нь таны хоолнд заавал орж явах шаардлагатай шүү өдөр тутамд чинь тий. Харин үр тариа дотроо одоо яах нь зөвхөн цагаан гурилаа хэрэглээд авах юм уу? Аль болох олон нэр төрлийг хэрэглээрэй. Үр тариа гэдэг бол зөвхөн цагаан гурил цагаан будаагаар хэмжигдэхгүй тий. За хүч удаа байна, шар будаа байна, овёос байна тий. Бор гурил байна тий. За цагаан гурил маань ч гэсэн орж болно. За нөгөө дан цагаан гурил биш гэж хэлчихээр цагаан гурилаа болохгүй юм байна гэж харчдаг. Тэгээд хүмүүс гэдэг чинь өстой хор юм байна гэж бас хориод байгаа тохиолдол байгаа. Тэгэхээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хоолндоо өдөр тутамдаа хэрэглээрэй. За мөн яах нь хүнсний худалдан авалтан дээр анхаараарай тий. Зөв хүнсийг сонгоорой. Ороод та нэг кола авах уу, нэг ус авах уу гэдэг дээр зүгээр л яг худалдан авалтан дээр анхаарчаарай. Яг адилхан гарах зардлын хувьд ижлэгэн хэрнээ таны биед үзүүлэх үр нөлөөч илүү өөр шүү гэдгийг тий. За тэгэхээр хүнсний сонголтын дээр их сайн анхаараарай л гэж хэлээ да тий. За ингээд бидэнд цагаа гаргаж подкастт оролцож зөвлөгөө өгсөн эмчилгээний хоол зүйч Бям Жаргал танд маш их баярлалаа. За баярлалаа. Зочин хөтлөгчөөр оролцсон мөнх талаа та бас их баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Өнөөдрийн маань дугаар ингээд өндөрлөж байна. Манай подкастын маань хамтрагчаар Mons Cosmetic ажилладаг. Тэгээ Mons Cosmetic-ийн Biomon брендийн шампуныг зочдтой бас хэлэг болгож авдуулж байгаа. За баярлалаа. Сайхан бол зүс сайхан. Баярлалаа. За ингээд энэ удаагийн манд дугаарыг өрөөд өндөрлөө. Бүгдээрээ өнөөдөр одоо эрүүл хоолтын талаар бидний амьдралд байдаг олон зуршлууд аль нь зөв бэ, аль нь буруу вэ, хэрхэн зөв хооллох вэ гэдэг тухай ярилцлаа. Дараагийн дугаараар уулзцгаая.